Даяараа сайн байна уу? Би Шилэнгол аймгийн ажил мэргэжлийн дээд сургуулийн нутаг бэлтчээр ам ахуй мал малчил мал эмнэлгийн салбарын малын эмчийн ангийн сурагч Тэмүүжин байна. Би анх 2023 онд сургуулиудаа илсэж очсон байгаа. Тэр үед хүний нутагт очиод амар тайван сурч боловсох орчныг олж харсан. Багш нар нь яагаад гэвэл айгүй тийм найрсаг хамт олон байсан. Өөр Монголд сурахын давуу тал бол ерөнхийдөө нэгт бол монгол хэлтэй орчинд чи өөрийнхөө хүссэн мэргэжлээр сурч чадах. Одоо сурч мэдлэгээ тэлэх. Хоёрт бол сургалтын чанар гэдэг нь юу вэ гэвэл олон улсын стандарт нийцсэн лабораторид одоо практикаар онол дээр үтсэн хичээлээ одоо туршилтаар практик дээр бий болгож чадах. Гуравт бол сургалтын цагийн систем. Сургалтын цагийн систем гэдэг нь бол ерөнхийдөө өглөө хичээлдээ очиод 2 цаг суугаад үдээс хойш нэг 2 цаг амраад хичээлдээ очдөг ч юм уу те. Ер нь бол манай Монгол улсад бол тийм сургууль байдаггүй ер нь цөөхөн. Ер нь өвөр Монголд очиод би өөрийгөө нэлээд нээж хөгжүүлсэн. Яагаад гэвэл олон улсын чанартай тэмцээн болон орны тэмцээн, сургуулийн тэмцээн, орсон тэмцээн болгонд амжилттай оролцож өөрийгөө нээж хөгжүүлж чадсан гэж боддог. Яагаад энэ их орондоо хийж чадаагүй зүйлээ хүний нутагт очиод, гадна очиод ингээд өөрийгөө нээж хөгжүүлнэ гэдэг бол яг хувь хүний тал дээр бол айгүй тийм том амжилт. Миний энэ олсон амжилтуудын нард ангийн багш бас байгаа. Яагаад гэвэл би ганцаараа үдээд энэ өндөрт гарч чадахгүй. Ангийн багш байж зааж чиглүүлж тусад дэмжиж би өдөө зэрэгт одоо хүрч чадсан шүү багшаа гэж хэлмээр байна. Тэгээд таньда маш их баярлалаа гэж хэлхэн зүйтэй байх. Чөлөөт цагаа ихэнхдээ ер нь бол спортод зарцуулдаг. Яагаад гэвэл би өөрөө байрлах дуртай, цанаар гулах дуртай. Улсдаа бол ирээд зун бөхөө байрлаад өвлөн цанаараа гулгаад тэмцээн уралдаанд амжилттай оролцдог. Улаанбаатар хотын 2025 оны авраг болж исэн. Тийм учраас бас өөрийгөө нээ хөгжүүлэх дуртай. Спорт яагаад дуртай вэ гэвэл спортоор хүн хичээлснээр илүү олон өөрийгөө хөгжүүлэх болон сайхан найзуудтай юм холбож өгдөг амьдралын зөв найзуудтай. Одоо улстай ирээд Монгол улсынхаа номер 1 адууны эмнэлэг болох Морьтун үндэсний адууны эмнэлэг гэдэг газар дадлага хийж байгаа. Анх 2022 онд байгуулагдсан. Одоо 3 салбартай болцсон Монгол улстай нэлээд том эмнэлгийн нэг болцсон явж байна. Ерөнхийдөө урд онлын хичээлээ сайн үзсэн болохоор яг ингээд практик дээр гараад өөрийнхөө гараар ингээд дадлага дээрээ адуу маланд тариа хийх ч юм уу, адуу малны мис ажилбарын хажууд ингээд харах тэр үед нь яг ийм алхам дарааллаа айгу сайн мэддэг болсон байсан. Тэгээд энэ бүх зүйл тусал тэмцсэн багш нартаа маш их баярлалаа. Цаашдаа сургуулаа амжилттай төгсөхийн тулд маш их чармаах болно. Миний бичлэгтээ хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Баяртай.